Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Монс өдөр хэвлэлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Зөвлөлт маягийн засаглал буюу бүгд наримдах Монгол ард улс бий болсон нь. Зөвлөлт Орос улс 1920-ад оны ихэнх үеэс өөрсдийн зааврыг биелүүлэх социалист ондыг тууштай баримтлагчдыг Монголын төр намын удирдах албанд системтэйгээр томилон ажиллуулж эхэлсэн юм. Улмаар тэднэр дамжуулан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Зөвлөлт Орос улсаас Монголын талаар баримталсан бодлого. Сталин Сүнзивэн нарын 3 удаагийн уулзалт 7 дугаар сарын 7-ны өдөр болж зөвхөн Монголын тухай асуудлыг авч хэлэлцжээ. Сталин Хятад улс Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байлаа. Харин Сүнзивэн Чанкашигийн заавраар Ар Монголд дээд хэмжээний өөртөө засах эрхийг олгоод шаардлагатай үед тэр хэмжээнд зөвлөлтийн цэрэг суулгахыг эсэргүүцэхгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. Монголын статус кво. Гурав удаагийн уулзалтын үеэр Монголын асуудал яригдсны дотор хамгийн чухал асуудал нь Монголын статус кво хэмээх ойлголтын тухай асуудал байлаа. Энэхүү 3 удаагийн уулзалтаас хойш Сталин, Сүнзивэн нар Монголын статус квогийн асуудлаар удаадаараа хэлэлцээр хийсэн юм. Ингээд 1945 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сталин, Сүнзивэн нарын 9 удаагийн уулзалт болж Хятадын төлөөлөгчдийн гишүүн Ван Монголын хэлний тухай асуудлыг хөндөж ярихад Сталин бүгд найрамд Монгол ард улсын 20 жил оршиж газрын зурагт орсон хэлний шугамыг бүрдүүлж буй одоогийн хэлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Энэ уулзалтын төгсгөлд Сүнзивэн гэрээ болон бүх хэлэлцээрт 8 дугаар сарын 14-ний орой гарын үсэг зурх санал тавьж Сталин зөвлөлтийн талаас мод дутуу гарын үсэг зурх болно гэж мэдэгдэв. Ийхүү сар гаруй үргэлжилсэн зөвлөлт Хятадын гэрээ хэлэлцээр дуусаж гарын үсэг зурсны дотор гадаад Монголын тусгаар тогтнолын тухай хэлэлцээр багтаж байлаа. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Монголын хэл хязгаар. Хятадын гэрээний 11-р зөвлөлд дундад улстай нийлсэн хэл нь зүүн зүгт хөлөн мөрийн хязгаар, өмнө зүгт дотоод Монгол, баруун өмнө зүгт Шинжаан мужийн хавь, баруун зүгт Алтай хязгаар, загны хэсэг халахын 4 аймаг ба ховдын хязгаарын олон хошуудын хэлээр байна гэсэн заалт байв. 1945 онд Японы эсрэг бүгд найрамд Монгол ард улс дайн зарлагтаа өвөр Монголыг нэгтгэх тухай уриалга гаргаж чойволсон 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ бид Баатар улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүрэмсэн устгаж Японы төрөмбөлийн эзлэгч нарыг бут согсны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй тусгаар тогтносон бүрэн эрхтэй нэгэн ах トゥ улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно хэмээн мэдэгдэж байв.
Энэ бүхний үр дүнд 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол орон даяар санал асуулга явагдаж, Монголын ард түмэн тусгаар тогтнолынхын төлөө 100% саналаа өгсөн юм. Санал асуулгын дүнг 1946 онд Чанкайшигийн засгийн газар хүлээн аваад бүгд найрамд Монгол ард улсыг хүлээн зөвшөөрч, улмаар мөн оны 2 дугаар сарын 10-нд Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцжээ. Монгол өвгтнөө нэгтгэх сонирхол. 1949 оны 9 сарын 30-ны өдөр Сталин чайвуулсан нар Сочи хотод болсон уулзалтын үеэр гадаад дотоод Монголыг нэгтгэх тухай асуудлыг ярилцжээ. Сталин энэ талаар хэлэхдээ саяхан Хятадын эв хамт намын дарга Мао Цзэдун монголчуудыг нэгтгэж Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр оруулах тухай биднээс асууж бичиг ирүүлсэн. Бид хариулахдаа чайвуулсан тайлбарх хэрэгтэй. Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнолын амт шимтгийг хэдийнэ мэдэрсэн. Танайд автономит эрхтэйгээр нийлхийг зөвшөөрөх болов уу да гэсэн хэмээн. Чайвуулсан Мао Цзэдун ийм зүйлийг биднээс асуусан удаагүй. Монгол улс тусгаар тогтносон улс. Зарчмын хувьд гэвэл дотоод гадаад монголчууд ялгаагүй нэг л монголчууд учраас нийлэх нэгдэх нь зүйн хэрэг. Манай хоёр монголчууд хэлв шиг зан заншид шашин шүтдэг адилхан. Түүн дээр дотоод монголчууд бидэнтэй адил хүсэлтэй. Тэд олон тоогоор манай улсад орж ирж байна. Бид газар хэлээр тусгаарлагдж байна. Дотоод Монгол манай улстай нийлж Хятадын бүрэлдэхүүнд орохгүйгээр тусгаар улс болох нь зохистой юм хэмээн хэлжээ. Дараагийн удирдагч хэн бэ? Хорлоогийн чайвуулсан нь 1895 оны 2 дугаар сарын 8-нд тухайн үеийн Сэцэн-хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Сугаргачин нутгийн хамжлага Малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хөв болон төржээ. Түүний эсэг Жамц хэмээх нь Манжуур дахь дагуур Монголоос цагаалж ирсэн хүн байв. (1935 оны 3 дугаар сараас Сталины оролцоотойгоор ерөнхий сайдын орлогч, 1936 оноос гадаад яамны сайд, шинээр байгуулсан дотоод яамны сайд, цэргийн яамны сайд, 1939 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж байв. 1939 оны 12 дугаар сард чайвуулсан Сталинтай уулзахдаа 24 настай зөвлөлт холбоод улсад суралцсан Юмжаагийн Сэдэн болыг танилцуулсан байна. Ийхүү чайвуулсангийн залгамжлагч нэгэнт тодорхой болсон байжээ. Монголын ард түмэнд эцэг хэмээн шүтэгдэж байсан хорлоогийн чайвуулсан 1952 оны 1-р сарын 26-ны өдөр буюу монголчууд маргааш цагаан сар болно хэмээн битүүлж байх үед Москва хотноо нас баржээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мөн сүдэр хэвлэлийн газар. Юмжаагийн Сэдэн бол Юмжаагийн Сэдэн болон бүгд найрамд Монгол ард улсын төрийн тэргүүн ерөнхий сайд, Монгол ардын хосгол намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн төвчөөний гишүүнээр ажиллаж байв. Тэрээр үнэн зоригт хан аймаг буюу одоогийн Увс аймгийн давс сум төрсөн. Юмжаагийн Сэдэн бол Монголын нам төрийг 40 гаруй жил тэргүүлсэн юм. Түүнийг төрийн эрх барих хугацаанд монголчууд бүгд бичиг үсгэтэн болж ЮНЕСКОгийн шагналд хүртсэн байна. 1940 онд 750 мянга байсан хүн ам нь 1980-ад оны дунд үед 2 сая хүрч спорт, соёл урлагийн төрлөөр
дэлхийд өрсөлдөхүйс амжилт гаргажээ. Мөн дархан чойволсон Эрдэнэт хөтөл Багнуур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болсон билээ. Хятад зөвлөлт холбоот улсын харилцаа муутахад Сэдэнбол зөвлөлт холбоот улсын талыг баримталснаас Хятадтай харилцах харилцаа эрс муудав. Хүйтэн дайны үед Сэдэнбол нь аяду бодлого баримталж байснараа дэлхийн улс орнуудад нэр хүндтэй байсан юм. Миний хосрогдсныг дэлхий мэднэ. Бүгд наримт Монгол Ард улсын ерөнхий сайдаар томилогдсон Сэдэнболын оронд 1954 онд Монгол Ардын хувьсгал намын төв хорооны 1-р нэрийн бичгийн дараагаар Дашин Дамб сонгогдов. Дашин Дамб улс төрийн талаар хэлмэгдсэн зарим хүмүүсийг сагаадах ажлыг тэргүүлж нэгдэлж хөдөлгөөнийг сайн дурын үндсэн дээр алгуур явуулахыг эрмэлзэж Монгол зөвлөлтийн хөлийн хэлцээрийн үеэр маргаан гаргаж байснаас үүдэн Сэдэнболтой зөрөлдөх болжээ. Ийхүү 1959 онд хурласан Монгол Ардын хувьсгал намын төв хорооны бүгд хурлаар Дашин Дамбыг хоцрогдсон хэмээн буруушааж албан тушаалаас нь буулга зогсохгүй хөдөө сөлжээ. Энэ хурал дээр Дамб миний хоцрогдсныг дэлхий мэднэ хэмээн хэлж намаасаа хөвдөн Хөвсгөл аймаг руу сөлөгдсөн байна. Ингэснээр зөвлөлт холбоот улсад боловсрол эзэмшсэн зөвлөлтийн нам төрийн бодлогыг дуулууртай гүйцэтгэгч Юмжаагийн Сэдэнболын зам шулуудсан юм. Сэхэдний төөрөгдөл. – 1956 онд зөвлөлт холбоот улсын коммунист намын 20 дугаар их хурал болов. Уг хурал дээр Никита Хрущев нэг хүний дахин шүтэх явдал болон түүний үр дагаврын тухай гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Сталиныг дахин шүтэж байсан хор уршигын тухай уг илтгэлийн дараа Сталиныг дахин шүтэх үслийг шүүмжилж түүний хор уршиг арилгах талаар социалист нийгэм даяар амьсгалсан билээ. Энэ үйл явдал Монголд ч мөн адил явагдсан юм. Монголын бүхэл удирдах албан тушаалтнуудыг хамарсан уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Мал аж ахуй хөгжүүлэх нам засгийн бодлогод шүүмжилтээ хандаж, малын тоо толгойн өсөлт, бүтээгдэхүүний хэмжээ буурч, хөдөөгийн хүн ам ядуурч амьдрал дороодж байгааг эрс шүүмжлэв. Энэ бүх санал шүүмжлэлийг нэгтгэн Монгол Ардын хувьсгал намын төв хорооны улс төрийн товчооноос 1956 оны 12 дугаар сарын 5-ны өдөр манай намын бодлогод харш үзэл санаа үг өгүүлэл гарч байгаа тухай тогтоол гаргажээ. Тус тогтоолд шүүмжлэлт уур амьсгалыг бүхэлд нь сэхэдний төөрөгдөл хэмээн томьёолсон юм. Зарим сэхэтэн жижиг хөрөнгөтний үзэл санаанд давтагдан үзэл суртын талаар төөрөлдөж намын бодлогод харш үг яриа гаргасан. Үүний шалтгааныг тэдний улс төр онлын мэдлэг нэмгэн амьдрал практикаас тасархаа үзэл суртын хатуулж суугаагүйгээс болсон гэж үзсэн байна. Хэлмэгдүүлэлт. Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист тогтолцооны хүрээнд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар гэм зэмгүй олон 10 сая хүн хэлмэгдсэн юм. Олон нийтийн мемориал байгууллагын тооцоогоор 1917-оос 1985 онд Орос оронд 10-аас 12 сая хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байна.
Зөвхөн тухайн үеийн зөвлөлт толгойд улсын дотоод явдлын яамны сайд яг одоогийн зуслан Бутово дах буудлагын тал байдлыг ихэд олон үндэсний 70 мянган хүнд хил сэрэг тулган буудан хороожээ. Үүний дотор ерөнхий сайд Амар, Гэндэн, улсын банк хурлын дарга Догсон, Лаган, Монгол Ардын хөсөх намын төв хорооны нарийн бичгийн дарга Лувсан Шарв зэрэг Монголын нам төр цэрэг армийн зүтгэлтнүүд байсан юм. Хэлмэгдүүлэлт мөн Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч байсан юм. 1937 оны 10 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Чойволсон тэргүүтэй онц бүрэн эрхт комисс хэмээх шүүхээс гадуур байгууллага 25824 хүнийг хувьсгалын эсэргүү гадаадын тагнуул хэмээх хэрэгээр таслан шийдвэрлэж 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Монгол дахь лам хуургыг устгах бодлогыг 1933 оноос эхлэн хүчтэй явуулж эхэлсэн юм. 1937 онд хэлмэгдүүлэлт дээд зэгтээ хүрч 12 мянган хүн хэлмэгдэж амиа алдсан байна. Томоохон 700 гаруй сүм хийдийн 71 тонн алт, мөнгө, гуйлан бурхад эд зүйлийг зөвлөлт толгойд улс руу шилжүүлжээ. Дараагийн дугаарт нийгэм журам тогтоох үеийн Монголын эдийн засгийн талаар өгүүлэх болно.